Сайн байна уу? Өнөөдрийн бичлэгээр би ийм утсаар мохир цамц нэх гэж байгаа. Ийм нэрийнхэн. Тэгээ аюу гой өстэй сорлог ийм утас байна. Энийг би нэг давхраар нь л нэх гэж байгаа. Тэгээд ямар болох нь аюу гой тийм нимхэн хөнгөн хөвсгөр болох байхаа гэж найдаж байна. Би инстаграмаас нэг зураг хараад рилч film хараад тэндээс тэгээ санаа аваад ийм мохир утас байгаа юм чинь нэхэж үзье гэж бодоод тэнх гээд нэг иймэрхүү явж. Энэ айгүй сэрэг гоё хөнгөн цамц болох байна. Тэгээд ийм нарийнхаа утас болохоор бас нэхэж жоохон төвөгтэй байд юм байна. Тэгвэл баримжаалал нэх гэж байгаа биш үү? Тэгээ нарийнхаа утсыг би 6 мм-ийн зүгээр нэгж байна. Утасныхаа лейбл дээр болохоор юу лээ 1-ээс 3 мм гэсэн мэлүү? Би ойрдог нь гоё бичлэг хиймээр л байгаа. Тэгтээ тэгээ бичлэг хийх мотивашн байхгүй. Гоё туториалууд оруулж болно л доо. Би тэгтээ өөрөө гоё тийм лайфстайл бичлэгнүүд оруулмаар байгаа байхгүй. Тэгээд тийм бичлэгнүүд хийх гэхээр мотивашн татаад байна. Одоо сая бол зүгээр юмаа нэхэд сууж байгаа л за энийг ер нь бичлэг болгох чи гэж бодоод тэг бичлэг хийж байгаа байхгүй юу? Миний гоё юм. Энийг яг гоё тийм макан дээр өмсөж явхаар ямар гоё явахаа. Гоё зуны халууд эсвэл зуны дулаахан орой макан дээр өмсөөд тэгэл гоё салхилаал энэ цамцны нөхнүүдээр нь би энэ бичлэгээрээ гоё энэ цамцныхаа явцыг харуулад явъя. Энэ дэгээ зүгээр нэгж байгаа болохоор гоё хурдан нэхэгдчих байх гэж бодоод байна. Им бабли. Ингээ барингууд нэг гоё зөөлх юм аа. Энэ айгүй гоё утас нэрээ. Би нүгээр бас цамц нэх гэж байгаа. Нэг сар балраас авсан. Ийм металл зөөлх утас. Нэг цагийн дараа ийм боллоо. Энэ бас жоохон кроп цамц болох юм шиг байна. Би нэг гоё оверсайзд болгож нэх гэж байгаа. Тийм байна. Би чинь тэгээд энэ мохир утсаараа нэг хос зүгээр цамц нэх гэж байгаа. Тэр бол хизээ дуусах яда бүү мэд. Хос зүгээр айгу удаан нэхэгддэг юм аа. Гэтэ тэр хос зүгээр нэгж байгаа цамцаа давхар энэ мохир утаснаас гадна өөр утастай давхарлаж нэгж байгаа болохоор сэрэг гайгүй. Бас арай бийтэй. Жохон энийг бодвол ийм сэрэг биш, арай жохон зузаан дөө. Гэтэ бас гоё адилхан хөнгөн. Тийм гоё цамц болно. Энэ бол хурдан болохгүй юм шиг байна өө. Би ер нь цамц нэхэх туртайгаа айгүй ойлгоод байгаа. Гоё загвартай, гоё өнгөтэй цамцнууд юм цаашдаа олныг нэхмээр байгаа. Гоё санагдаад ах юм. Надаа ер нь юм болгон гоё харагддаг. Би гоё гэдэг үгийг ер нь айгүй их ашигладаг. Та нарт жоохон сайн санагдаж магадгүй л дээ. Юм үзээгүй юм шиг. Гоё гэд байж магадгүй. Гэтэ яа вэ? Гоёлоо юм чи. Би энийг одоо жоохон ихж аваад Royal Canin олж муурны хоол амна. Манай бүдүүний нэрээ эзэн дээр очсон. Манай дүүгийн Морис.
Royal Canin орж Mocha Coco хоёрын хоолыг авна. Mocha гэдэг нь манай том мөр. Coco гэдэг нь дүүн. Хоёр хөрхөн мөр байгаа. Би тэгээд Coco-ных мэдлэлийг Instagram хаягныхаа нэрийг муурнаас авсан байхгүй юу? Муурныхаа нэрээр тэгээ нэрлэлцэн. Би уг нь Mocha нэхмэл гэж бодож үзсэн л дээ. Тэгээд Coco нэхмэл нь арай дээр сонсогдоод тэгээд тэгж нэрлсэн байдаг юм аа. Тэгээд нэмгий болохоор нөхийг нь олж зүгээ оруулах гэж бас хөрхөн сайн хараа шаардж байна. Энэ бол одоо ингээд ардлын хэсэг нь. Би ардтал, уртал тэгээ хоёр хянцууга тусад нь нэхээд тэгээ сүүлд нь бүгдээр ингээд холбоно гэсэн үг. Ер нь цамцны ардлыг нэхэхдээ бол дан дөрвөлжин нэхээ хийчихэд болно дөө. Уртлын гоё мөрний хасалтаа гоё хийгээд тэгээ манжид гэхээ бас хөрхөн нэхээд хичүүл тэгээл цамц гоё болчдөг юм шиг санагддаг надад. Нэгэд дураадах юм. Барангууд ийм жоохон доошоо суугаад жоохон уртдаг болох юм шиг байна. Та нарт тэгээд нэрээ бас ямар бичлэг үзмээр байна? Комент дээр биччихүүлдэгээрэй. Туториалуудаа би бичнэ л дээ. Гэхдээ туториал бичих гэж аягүй их цаг ордог. Тэгээд тэр одоо цамцны туториал хийлээ гэхэд тэр цамцаа бүхэлдэн хийж байгаа явцаа бичнэ. Дорож нэг 7 хоногийн дотор нэг цамцыг хийх болохоор тэр бичлэгээ бас 7 хоногийн турш хийнэ гэсэн үг. Тэгээд дараа нь тэрийг эдитлэн thumbnail хийн. Гэл ер нь л аягүй их ажил орд юм билээ. Тэгээ бас иймэрхүү хөнгөн ганц өдрийн дотор биччих бичлэгнүүд бас хаяа хийж ямаар санагдаад. Тэгэхгүй бол тэгээ амар их ажил гэж бодоод бас хийхгүй байгаа байхгүй. Би өмнө бас зүгээр нэгж байгаа процессыг харуулдаг бичлэгнүүд хийдэг байсан. Тэднэрийг бас буцаад хий гэж бодож байгаа. Тийм бичлэгнүүд бас гоё санагддаг. Би өөрөө дуртай болохоор бас иймэр санагдаж байгаа. Энийг тэгээд хурдан нэгчиж болохгүй. Удаан хийх юм байна л та. Гарах уу яах вэ? Би нэр хэд хоногийн өмнө манай тог тасраад тэгээд тог тасрахтаа 5-9 цагийн хооронд тасарнаа гэд мессежсэн байхгүй юу? Тэгээд би 5 цагийн үед миний үдчихсэн юм цогсоод битгий гайхаад тарсан чинь тог тасарсан мэсэн. Тэгээд би лама асааж тавиал гадаач харанхуй болол. Тэгэл харанхуй болоход нь би надад нэг гэрэл ивсэн. Тэрийг ингээд толгой дээр унжууж тавьчаа. Тэр нь болохоор зайгаар асдаг гэрэл байхгүй юу? Тэгээд толгой дээр унжууж тавьчаал юмаа нэхээ суугаадсэн. Тэгээ харанхуй болол. Би чинь толгой дээр тавьсан. Юмаа нэхээ суугаад. Тэгээ нэгж байгаа юмаа өмсөж үзгээд босоо талент тавьж байжгаад цонхоор харсан чи айлуудын гэрэл нь хасаалттай байд байна. Тэгээд гэрлийн хацаагаа утсан чинь тог бэж идэв. Ноутбукны маань цэник минийг дүүрсэн. Хэр удаанч би одоо тэгж толгой дээрээ гэрэлтэй суусан юм мэдгүй. Шал мангар. Энэ арай баг сэрэг нь хийвэл зүгээ жижигсгээд тэгвэл арай жоохон юу төлөө шигүү болно гэсэн үг. Тийм. Зүгээ томруулах тусам сэрэг болно. Ийм мохир уцаар ч гэлтгүй ер нь өөр өссөн уцаараа ингээд нэхэд зүгээ томруулах тусам том нүхтэй сэрэг болно. Тат би ер нь гатлаа. Бай. Би артлын хэсгийг хийгээд дуусгачлаа. Ингээд одоо би урд хэсгийг хийхдээ яг адилхан игнэгээр хийн. Гэхдээ би урд хэсэг дээрээ
Одоо энэ тэмдэглэгч түүнээс энэ хүртэл тэмдэглэсэн байгаа дээр хасалт хийгээд өдрүүний манжетны хэсгийг гаргаж ирнэ. Энийг арай богиндуулсан юм шиг санагдаж байна. Гэхдээ гайгүй байх болов. Энэ артлын хэсэг маань энэ айгүй сундаг их уян хатан back panel шээ. Энэ жоохон том нэг би одоо жоохон томдчих болов гэж бодоод байгаа. Гэтэ зүгээр ч юм шиг. Тэгэл яасан ч яах вэ гэж бодоод гээд томдоод таарад байж гэж бодоод ингээ орхисон байгаа. Тэгээ би одоо уртлын хэсгээ эхэлцэн явж байна. Энүүгээр баг одоо уртлаа хийж дуусаад нэг ханцууны талыг хийх болов. Бүтнээр нь хүрх юм болов. Яаж хүрхгүй юм? Энэ мохироц айгүй өслөг болохоор бас гоё дулаахан байдаг гэсэн. Би энийг дараа нь гэтээ зузаан мохироор хийж үзнэ. Зузаан мохироор бас айгүй гоё биетэй том болох байх. Мохироц ингээ орооцолтчдаг юм жаахан. Гэцүмаа. Би өнөөдөр бол интэл зурлалаа. Тэгж байгаа нөгөө хосцооны цамцаа нэмж нэгсэнгүү. Би нэрээ нэг зузаан цамц бас тэгж эхлүүлсэн. Үгүй эхлүүлсэн гинэ дуусгацсан байгаа нэхэд. Зузаан хуцаа нэг айгүй гоё урамтай. Хурдан нэхэд дуусгах юм билээ. Гэтэ айгүй их утас орсон л доо. 6 утас орсон. Энэ хэлэхэд айгүй хурдл санагдаад исэн юм. Тэг нэг жаах явцад нэхэр дуусаад харсан чинь жоохон богино маягтай л болсон байсан. Гэтэ яг зүгээрээ. Хай. За би урт хэсгээ нэхэд иймхэн л явж байгаа. Сүүлд бичлэг хийснээс 6 хоног өнгөрсөн. 6 хоногийн дотор иймхэн л юм хийсэн. Цагаан сар энтергээ жоохон завгүй явж байгаад одоо л тавтаа болж байна. Тэр өнөөдөр YouTube маань 2000 subscriber хүрсэн. YouTube сувагт subscribe дарж байгаад баярлаа. Би их баярлж байгаа. Гэтэ би одоо ямар бичлэг хийх үгээд жоохон гатцсан л байж юм л та. Бичлэгийн санаанууд байгаа мөртлөө жоохон хийхгүй л байгаад байна л та ер нь бол. Яг гэхдээ хийх бах уу? 54, 52, 50. Танад бас санал болгох туториалууд байвал хэлээрэй. Би сая сүүлд hexagon цамцны туториал оруулсан. Тэрнээс өмнө бас нэг цамцны туториал оруулсан. 2 цамц оруулж байгаа юм чи одоо ер нь цамц дэмий баха тий. Төрөө. Би ярихтаа жоохон тааруу болохоор ер нь нэг юм ярьдгүй л дээ би. Нэг юм ярьдгүй болохоор гээд яг юм хийнгээ ярьдаг бичлэг хийхээр чимээгүй суутах юм. Гэтэ тэгээд ингэж ганцаараа ярьсаар аваад суучлах л та. Тийм ээ. Гадаад дулаараад гоё ээтэй болж байгаа нэмэр гоё юм аа. Одоо баг 6 цаг болох гэж бодол нар ингэж тусч юм л да. Манайх тэгтээ хойш орсон цагт болохоор өглөөний нар л тусдаг. Одоо нэг хальтал тусаад байна. Гэтэ гоё гэгээдэй нөө. Зэнийг одоо тоолъё доо. 2 дугаар нэг 12 дугаар тэр би сүүлд нөгөө нэгсэн цамц цамцсан байгаа.
Гоё юм. Одоо гоё дулаарч байгаа юм чинь. Гоё нэмгэн малгай, залгай. Эсвэл топ. Хөөрхөн топнуудын туториал бас оруулж болох юм тий. Тийм байна. Тэгээд гоё. Хувцас биш өөр бас юмнуудын гоё л чимэглэл цүнхний туториал бас байж болох юм байна. Тийм байна. Бас хос зүүгээр туториал оруулах яах вэ? Хос зүүний нэхээснүүд та нар одоо дэгээ зүгээр нэгтэг, тэгээ хос зүүгээр сурах хүсэлтэй хүмүүс бас байдаг бах гэж бодож байна. Хос зүүгээр нэхэх бол үнэхээр гоё юм бэл. Гэтэ их хугацаа шаарддаг. Тэгээ зүүнээс хамаагүй их хугацаа. Гэтэ тэгээ зүүнээс бага утас ордог юм. Гоё. Манай уулгын машин засаж байгаа лу. Хаяа ингээл амьдрал нэг гоё санагдах юм. Бүх юмд талархал бүхнийг хайрламар санагддаг. Одоо нарыг хайр. Нэрээ сайхан шинэлцгээсэн үү? Би сайхан шинэлсэн. Эний цузаан мохёр өнөхөл айгу гоё харагдана. Тэгээд цузаан мохёр айгу үнэтэй байдаг шүү дээ. Яа, миний хасалт нэг иймэрхүү боллоо. Одоо ингээд үргэлжлүүлэн ихтгэхээр арай гоё харагдана. Тэгээд энийгээ дуусчаад дээрээ дахиж бэхлэл хийхээс ч юм уу, дан хийхээс ч юм. Яа. Тэгээд нэрээ ингээд манжид гин. Тэр гоё харагдана. Гоё харагдчихад. За. Сүүлийн бичлэгийг би 2 сарын 14-нд хийсэн юм байна. Өнөөдөр бол 4 сарын 10. 2 сарын дараа хийж байгаа юм байна. Тэр үед би артлын хэсгийг хийсэн. Тэгээд уртлын хэсгийг талд нь оруулаад явж ирсэн юм шиг байна. Одоо би иймэрхүү явж байгаа. Би нэг ханцуугаа нэгтсэн. Одоо болохоор ханцуугаа яаж хийх гэж байгаагаа харуулъя гэж бодоод бичлэгээ эхлүүллээ. Би энэ дээр манжетка нэмсэн. Амар гойсон байгаа. Би өмсөд утсан чинь энэ ард урд хэсэг нь бол нэг богинохон бол болоогүй. Ханцуу нь бол жоохон урт болсон. Гэтэ урт байсандаа би зүгээр гэж бодож байгаа. Тийм урт болохоор ингээд сул гоё унжиж өгөөд гоё болж илээ. За. Би 2 сар бичлэг хийхгүй, энийгаач нэхэхгүй. Голоор нь ингээд нэгччихэл байгаа юм л та. Гэтэл бас лаг хоошин тавьсан байна уу? За би өчигдөр нэг юм бит. Энэ ханцууны маань урт нь 64 давхар хийсэн. Ард уртлаасаа уртаар хийж байгаа би. Ханцуу нэрээ урт. Тэгээд цээжний хэсэг нэрээ богинохон байх. За би чи яаж хийж байгаа лээ? Мартсан шүү дээ. Айгуу гоё цанц болно. Тэгээд тод өнгөмгөө нэхвэл бас гоё юм байна гэж би бодсон. Би 3 ширхэг хуцаар энэ цанд нэгж байгаа юм байна. Чи нэг нь 50 г утас. Тэгэхээр 150 г мохёр утсаар нэгж байгаа юм байна уу?
сүүлд нэг солонгос нэвтрүүлэг эхлүүлсэн байхгүй юу? Transit Love or Exchange гэлөө. Эсвэл зүгээр exchange юм болов уу? Зүгээр Transit Love юм бол. Хит хитэн эксүүдийг хамттан нэг байранд нэг хаус дотор амьдруулад тэгээд тэд нар нь экстэйгээ эсвэл гээд өөр хүний экстэй шинэ хүнтэй гээд хосоо олох тийм нэвтрүүлэг. Тэгээд би тэрэнд донтоод эхний сизнийг дуусгах муута шууд 2 дахь сизнийг эхлүүлээ. Тэгээд 2 дахь сизнийг дуусчаад 3 дахь сизнийг эхлүүлээ. Тэгээд өчигдөр бүр тэрнээсээ залхаад яваа. Ямар юм боллоо. Би ч нэрээ би солонгос нэвтрүүлгүүд айгүй үздэг байхгүй юу. Тэгээд энэ нөгөө Южисогийн бас нэг хийсэн нэвтрүүлэг юм шиг байна. Та нар Южисог гэж таних уу? Blackpink-ийн Jennie-гийн ордог нэг апартмент 404 гэдэг нэг нэвтрүүлэг байсан. Би энэ 7 дугаар анги орсон билээ тэрийг үзсэнгээ юм аа нэхлээ. Айгуу сонирхолтой юм билээ. 부모들의 지나친 부용렬이 아파트값 상승을 부채질하고 있습니다. 학교와 같은 주변 환경을 금융에 이용. Би хаяа бас ийм бичлэгнүүд хийчихье гэж бодсон. Дан туториаллууд оруулаад авахгүйгээр бас хийж байгаа юмныхаа явцыг ингээ харуулад тийм бичлэг хийвэл бас сонирхолтой юм байна гэж бодсон. Тэ үзэх хүн их байхгүй байх болов. Яг тий. Яа, чиний нэг асууж ярьж. Тийм хүмүүстэй тангицсан сууж штэ. ийм нэвтрүүлэг үзэж байгаа. Jennie, Yujisak, Nara. 저기 드래곤볼의 기뉴 특전대 아니야? 이거 기뉴 특전대야. 기뉴 특전. За, миний ханцуу ийм явж байна. Би тэгээд одоо энэ чи хэдий гинэ лээ? 2 4 6 8 21 гинэ. Тэгсэн байгаа юм байна. Би одоо дахиад 3 гинэ нэхэд тэгээд манжетка нэхнэ. Би ханцуугаа нэгцэн. Одоо энэ талдаа манжетка эхлүүлэх гэж байна. Ханцуугаа дуусгачаад энэ талд нь би дан хийсэн. Энийг одоо дуусгаад иймэрхүү боллоо. Одоо энэ хэсгийг дуусгаад. За би манжетка нэхэд дуусгачлаа. За би энэ цамцныхаа нэгтлийг ингээд холбоцсон шүү дээ. Одоо энэ талаа холбоод тэгээ ханцуугаа холбоод тэгээ цамц маань бэлэн болно. Энэ талаа би яагаад холбоцсон бэ гэхээр өгөн бичлэгэн дээрээ холбол зүгээр л байсан баг л та. Гэхдээ би өмсөж үзээд яг ханцуугаа яаж таарах нь тэрийг харах гад тэгээд яг бичлэг хийгээг байх үедээ зүгээр холбоцсон юм аа.
Ингэж холбосон. Бэлэг нэхээс ашиглаж холбосон. Энэ холбосон хэсэг нь. Пенцугаа ч гэсэн тэгж холбосон. Цамцаа дотор талаар нь харуулж тавьж агаад ингэж тавьж агаад энэ хоёр талдаа хоёр тэнцүү игнэгээ тоолж агаад холбоно. Ханцууныхаа дээд хэсгийг холбоцсон. Одоо би энэ цамцныхаа хоёр талын ингэж холбоод тэгээд ханцууныхаа үлцэн хэсгийг ингэж холбоно. Яа. Би дуусгачлаа. Нэг ханцууны амар урт харагдаад байна. Тэгтээ бүр ёо амар гоё боллоо. Би өмсөд харуулъя. Би цамцаа өмсгөөд мак өмссөн. Оо ямар гоё зүйл. Ямар вэ? Надад бүр үнэхээр таалагдчихна. Ханцуу ингээ урт болсон байх гэсэн шүү дээ. Энэ гоё ингээд доошоо унжаад ийм уртаагаа надад бүр айгүй их таалагдчихж байгаа. Ийм амар гоё боллоо. Би бүр үнэхээр их баяртай байна. Тод өнгөйвэл бас гоё харагдахаар байгаад. Яа. Амар гоё наа. Дотор нь зүгээр ийм богинохон юм өмсчүүл яах вэ? Гэрэлт ингэж харагдчихээн. Би нүлдэгдэл утаснуудаа нуугаагүй баг. Тийм боллоо. Би ингээд бичлэгээ дуусгая. 2 сарын турш хавд ирсэнд баярлалаа. 2 сарын турш эхлэе дээ. Та нарт тэгээ энэ цамц маань таалагдсан уу? Ямар санагдсан? Бичиж үлдээгээрэй. Надад бол үнэхээр их таалагдчихэв. За. Энэ хүртэл маш их баярлалаа. Энэ хүртэл бол ийм юм аж үлдээгээрэй. За. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр. Бай.